хөтөлбөр үргэлжилж байна. Багнуурын уурхайн ажилчид метилийн спиртэнд хорсон байж болзошгүй мэдээлэл цацагдсан. За тодорхойлбол хоёр ажилт нь ажлын байран дээрээ метилийн спирт байж болзошгүй шингэн унсан байна. За энэ сарын 28-нд метилийн спиртэнд хорсон байж болзошгүй гэх хоёр уурхай ажилтан бол Багнуур дүүргийн эрүүл мэндийн төвийн эрчим дэвшлэгийн тасагт бол яралтайгаар ирсэн байгаа. За улмаар бол 50 настай эрэгтэй бол амнасаа алдаж 41 настай эрэгтэй нь бол одоогоор эрчим шимжлэгийн тасагт эмчлүүлж байгаа гэх мэдээллийг бол эрүүл мэндийн байгууллагаас өгсөн. За тухайн 41 настай иргэний бие бол сайжирсан гэдэг мэдээллийг бол өгч байгаа юм а. За тухайн хоёр хүнтэй бол хамт 4 хүн арх уусан гэх мэдээлэл байгаа. За тухайн 4 хүн бол 24 цагийн дотор За тэгвэл Багнуур хувьсгал компани зүгээс тухайн хоёр ажилтан ажлын байран дээрээ метилийн спирт байж болзошгүй зүйлийг уугаагүй гадуур уус гэх мэдээллийг өгч байна. Өөрөөр хэлбэл 26-ны өглөө ээлжээс бууснаас хойш энэ үйл явдал болжээ. За талигачийн хувьд бол манай компани бол нэр хүндтэй, хариуцлагатай, олон жил одоо ажилласан туршлагатай ийм одоо сайн манай хамт олонныхоо үлгэр жишээ болсон ийм одоо уурхаачин байсан. Экскаваторын одоо машинч буюу тухайн баригадынхаа дарга байсан. Хотод урьдчилсан ирсэн мэдээлэлээр бол ажлын байрнаас бус газар нэг үгээр л ахуйн хүрээнд уусан, ажилласаа буусныхаа дараачаар уусан гэж ингэж ярьж байгаа. Хамт уулсан хүмүүсийн хувьд бол эрүүл мэндийн одоо байгууллагын одоо үзлэг шинжилгээнд ороод хэвийн байгаа учраас одоо хэвийн ажиллаа хийгээ явж байгаа. Гэтэ энэ 6 биш. Тий. 6 биш. Энэ юун дээр бол дашаа ийм мэдээллүүд байна. Энэ юун дээр бол та бүхэн бас эрүүл мэндийн байгууллага цагдаагийн байгууллагаас бас тодруулаарай. Тий. За хордлогод өртсөн хоёр хүний хувьд ажлын байрнаасаа буугаад 48 цагийн дараа буюу 28-ны өглөө эмнэлэгт яралтай түргэн тусламжаар хандсан байна. За харин эмнэлэгт хийсэн бүртгэл мэдээлэлд ажлын байран дээр ашигладаг шингэнээс 50-аас 100 грамыг уусан гэж мэдүүлжээ. За улмаар энэ сарын 28-ны өглөөний 10 цагт 50 болон 41 настай хоёр эрэгтэй эрүүл мэндийн төвд яаралтай тусламжаар хүрэгдэж нэг нь нас барсан бол 41 настай эрэгтэй эрчим дэвшлэгийн тасагт эмчлүүлж байгаа гэдгийг Багнуур дүүргийн эрүүл мэндийн төвөөс мэдээллээ. За ямар ч тач хамтран уусан гэх 4 хүнд 24 цагийн турш эмчилгээ хийснээр биеийн байдал нь хэвийн болсон ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй ажлаа өргөжлүүлэн хийж байгааг мэдээлэл өгсөн юм а. За энэ мэтлэн гарч буй эрсдлээ сэргийлэхийн тулд гарал үүсэл нь тодорхойгүй чанарын баталгаагүй архи суруулах ундааг авахаас зайлсхийх мөн шошгогүй архитай төстэй шингэн зүйлд болгоомжтой хандахыг эрүүл мэндийн байгууллага санууллаа. За архитай андуурагдаж болзошгүй 3 төрлийн шингэн байдгийн нэг нь метилийн спирт. За метилийн спиртээс 30-аас 100 грамыг уусан тохиолдолд үхэлд хүрэх аюултай гэж үздэг байна.